Сайн байцгаана хүмүүс та бүхэндээ орой мэнд дэвшүүлье. Эрдэнэ телевизийн пүрэв гарагийн орой мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхний хэмэдэ танилцуулъя. Оросын холбооны улсын Уралын уулын их сургуулийн мэргэжилтнүүд Эрдэнэ төлөвлөртэй хамтран ажиллах гэрээний дагуу ирж ажиллаж байна. Мэргэжилтнүүд баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн далангийн үйл ажиллагаанд хэмжилтийг дуусган өнөөдөр холбогдох хэлтээс албадын ажилтнуудад танилцууллаа. Эрдэнэ төлөвлөрийн баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн хамгаалах далан 1989 онд 50 метрийн өндөрт хүрч усны барилга байгууламжийн норм 4 журмын 3 дугаар зэрэглэлд шилжиж байнгын хяналт тавих шаардлагатай болсон. Иймээс Эрдэнэ төлөвлөрийн удирдлагууд санал болгосны дагуу 1990 оноос эхлэн Оросын холбооны улсын Уралын уулын их сургуультай хамгаалах далангийн шилжилт хөдөлгөөн суулт тогтвортой байдлыг хянах гэрээ байгуулан олон төрлийн хяналтын ажлууд санаачлан одоо хүртэл амжилттай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн хамгаалах далан 100 метрийн өндөртэй болоод байгаа бөгөөд онцгой объектын 1-р зэрэглэлд багтж байгаа юм а. Ийм төрлийн далан Аз твд байхгүй гэж албаны хүмүүс мэдээлж байна. Хаягдлын аж ахуй одоо хамгаалах далан гэдэг энэ том далан бол улсад одоо манай улсад бол байхгүй. Онцгой объект гэж байдаг. Тийм учраас яахаарахгүй байнгын хяналт тавьж явах болдгоо юм ажил байгаамаа. Энэ ажлыг хийхэд энэ Оросын холбооны улсын мэргэжилтэнгүүд 14 хоногийн турш энэ удаад ирж ажиллаа гүйцэтгээд газар дээр нь хийж гүйцэтгээд тайлан хамгаалаад амжилттай хамгаалаад ингээд хүлээлгэд өгчөөд байж байна. Энэ тайлангийн хол зорилго нь бол манай үйлдвэр цаашид үйл ажиллагаа явуулахад маш их үр дүнтэй ажил юм аа. Энэ удаа Уралын уулын их сургуулийн техникийн шинжлэх ухааны доктор Виктор Александрович Гордеев тэргүүтэй мэргэжилтнүүд ирж илтгэл тавин ажлаа амжилттай хамгаалж хүлээлт өглөө. Эдгээр мэргэжилтнүүд жилд 2 удаа Эрдэнэ төлөвлөрт хүрэлцэн ирж далангийн суулт шилжилт хөдөлгөөн далангийн өөрийнх нь дотоод биед хэрхэн өөрчлөлт гарч байгааг өндөр наривчлалтай багаж төхөөрөмжөөр хэмжилтийн хяндаг байна. Үүний үр дүнд баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн далангийн хяналтын мэдээлэл 25 жилээр тасралтгүй хуримтлагдан архивлагдж байна. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн санаачлагаараа 2017 онд нийгмийн хөгжлийн салбаруудыг дэмжихээр сар бүрийг тодорхой уриандор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. 3 дугаар сарыг эрүүл эргэн уриандор тэмдэглэн өнгөрүүлсэн байна. 2017 оноос аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сар бүрийг хурлын байгууллагын нэрэмжит сарын аян болгохоор зарласан. За тус аяны хүрээнд 1-р сарыг үйлчилгээний соёл сэтгэл ханамж, 2-р сарыг төрлөх Орхон аймаг түүх соёл уламжлал бидний бахархал, 3-р сарыг эрүүл эргэн сэдвээр зохион байгуулсан юм а. Эрүүл эргэн сарын аяны хүрээнд аймгийнхаа нийт иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, иргэдийн эрүүл амьдрах дадал хөвшлийг дэмжих зорилгоор төрийн болон хувийн хөвшлийн байгууллагуудтай хамтран олон ажлыг хийж хэрэгжүүлжээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мөн одоо хороодоос тиймээ зохион байгуулж байгаа юм саруудын аян амжилттай өрнөж байгаа. Тэгээ 3 сар бол эрүүл эргэн сэдвтэй байсан. Тэгэхээр эрүүл Орхон аймгийнхаа нийт иргэдийн одоо эрүүл мэндийн чиглэлээр явуулж байгаа бодлого. За түүнийг одоо хэрэгжүүлэх үйлсэд төрийн болон төрийн бус байгууллагууд иргэдийн өөрсдийн оролцоог одоо нэмэгдүүлэх хурлын байгууллагаас одоо удирдлага зохион байгуулалтаар хангаа ажиллах зорилгоор одоо хамтарч ажиллаа. Тэгэд энэ одоо ажилд маань аймгийн эрүүл мэндийн газар, за эрүүл мэндийн газараас гадна бүсийн онцлогын эмчилгээний төв, бүх одоо эмийн сангууд тийм ээ ингээд одоо өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн одоо эмнэлгүүд гэдэг ингээд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бол өөрсдийн үйл ажиллагаанаас гадна зорилтод одоо бүлгүүд рүү чиглэсэн энэ ажлуудыг бол тусгаан дистралтай төлөвлөгөөнд дагуу явагдсан. За түүнээс гадна боловсрол соёлын урлагийн газар, биеийн тамир спортын газар гэдэг энэ бусад одоо төрийн бус байгууллагууд маань иргэдийнхээ одоо өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх, эрүүл зан заншил, дадалд сургах тал дээр бол хамтарсан ажилласны зэрэгцээ одоо байнгын юм явган аяллалыг тийм ээ тодорхой одоо цаг хугацааны давтамжтайгаар хүмүүсийг хамруулах аяныг эхлүүлсэн. Тухайлбал Баян өндөр сум, за бусад одоо байгууллагуудын дэмжиж оролцож одоо идэвхжиж байгаа. За түүнээс гадна төрийн бус байгууллагууд бол бас их төвтэй явж байна. Жишээлбэл бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос гэхэд энэ эрүүл байхын тулд зөв амьсгалд сурах тийм ээ одоо йог, бяцлаглалын чиглэлээр хүртэл өөрсдөө одоо тусгай сургалтуудыг бас зохион байгуулж байгаа.
4-р сарын үед бол ногоон хөгжил, доктортой хөгжлийн үндэс гэдэг одоо ийм сарын аяныг тийм ээ явуулахаар шийдсэн. За ингээд тэр үйлчлэгчдийн хурлаар бол өнгөрсөн сарынхаа тайлан хэлцээд дараа сарынхаа төлөвлөгөөг одоо 25-ны дотор батлуулаад ингээд чигдэлдэг. Энэ одоо тэр үйлчлэгчдийн хурлаар батлагдсан аяны хуваарийн дагуу байгаль орчин аялал жуулчлалын газар, сум дундын анги, хүнс хөдөө аж ахуйн газар, цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар, мөн төрийн бас байгууллагууд, ус цагуур орчин шинжилгээний газар, сэлэн голын сав газрын захиргаа, жаргалан сумын засаг даргын тамгын газар, за эко богд шанд гэх төрийн бас байгууллага гэх мэтлэнгээр ингээд туг дэвтэр маань аялах тийм ээ энэ байгууллагуудын хуваарууд нийтдээ одоо хийгдэх юм ажлын төлөвлөгөөнүүд бол гарцсан байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрүүл иргэн сарын аяны хүрээнд биеийн тамир спортын газартай хамтран иргэдээс бие бялдрын төвшин тогтоох сорил авах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хөгжилтэй буухиа тэмцээн зохион байгуулах, төрийн байгууллагын ажилтнуудын дунд өдрийн дасгал хийх, бүх нийтийн явган аялал, боловсрол соёл урлагийн газартай хамтран хүүхэд эрүүл мэндийн зөв дадал олгох сургалт, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын хувь хүний болон ажиллах орчны стрессийн судалгаа зэрэг ажлуудыг зохион байгуулжээ. Олон байгууллагууд идэвх санаачлаг гарган энэ аянд оролцож байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсролд чухал үүрэг гүйцэтгэсэн ажил боллоо. Дараагийн мэдээ. Эрдэнэ төлөвийн засвар механикийн заводын хамт олон импорт орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн хэмнэлт гарган ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх зэсийн үн ханшийн бууралтаас шалтгаалan Эрдэнэ төлөвөөс баримталж байгаа эдийн засгийн хэмнэлтийн бодлогын олон хөтөлбөрийн нэг нь импортоор авдаг зарим сэлбэг хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх ажил юм а. Засвар механикийн заводод импорт орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх талаар ерөнхий захирлын засвар механикийн заводын үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх тухай тушаалын дагуу сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэн хэмнэлт гарган ажиллаж байна. 2017 он гараад эхний 3 сар авчлаа одоо эхний үйлдвэрлэл дуусчихсан да. За засвар механикийн заводын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн чиглэлд явагдаж байна. Яг зөвхөн технологийн материалын хувьд бол нөөцийн хувьд бол харьцангуй бага байна. Гэхдээ үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах боломжтой байна. За импорт бүтээгдэхүүний хувьд бид хуучин хийжсэн 2014 оноос хийж эхэлж байгаа бүтээгдэхүүнийг хийж байна. Аман өргөжлүүлээд 2017 оны цэхүүдийн захиалгыг авч байна. Бид ч цэхүүдийн захиалгыг л авч хийхээс биш яг энийг төлөвлөж болдог бүтээгдэхүүн биш шүү дээ импорт бүтээгдэхүүн чинь. Тэгээд энэ цэхүүдийн захиалгаар хэмжээнийг хийгээд өргөжлүүлээд явна. Тус хамт олон импортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол орны уул уурхай барилгын үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эрчим хүчний салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн зах зээлээ өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, үнийн оновчтой бодлого боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Автоврын болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг авах хойрыг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлсэн. Ингэснээр татвар төлөгчид нэгдсэн хойрын дагуу дараалал үүсэж хүндрэл учруулахгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдсэн юм а. Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил амжилттай үргэлжилж байна. 6 дугаар сарын 1 хүртэл бүх авто тээврийн албан татвар болон холбогдох хураамжийг тухайн автомашины сүүлийн оронгоос хамаарч төлөх зохицуулалт хийсэн. Зохицуулалтын хүрээнд 1.6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нар 1-р сард, 2.7-оор төгссөн бол 2-р сард, 3.8-аар төгссөн бол 3-р сард, 4.9-оор төгссөн бол 4-р сард, 5-р төгссөн бол 5-р сард тус албан татвар болон төлбөр хураамжаа төлөх юм а. Мөн татвар төлөгч нь дараа уйлрал жилийн албан татрыг урьдчилан төлөх эрхтэй юм байна. Өнөөдрийн байдлаар манай Эрдэнэ хотод маань бүртгэлтэй 18,700 тээврийн хэрэгсэл байдгаас 6,300 тээврийн хэрэгсэл орсон байна. Өнөөдрийн байдлаар тэгээ орлогын төлөвлөгөөний 300 гаруй сая төгрөг орсон байна. Нийтдээ 750 сая орох ёстойгоос 300 орсон байна. За иргэдээ яхад уламжил болсон одоо урд жилүүдэд 2 сарын ихээр аймгийн засаг даргын захирамж гараад аймгийн автоврын үндэсний төв, бидний хэлсэн онцлогооны төв болон капитал банк манайхан гэдэг одоо уртсгсан цагаар хагасаа өдөр ажиллаж ингэж явдаг байсан. Энэ жилийн засаг даргын захирамж маань одоо гараагүй байгаа учраас тэр ажил бас яг эхлээгүй явж байна. Гэхдээ татвар хураалт бол манай албан дээр бол хэвийн хөгжиж байгаа. Онцлогооны төв дээр яг одоогийн байдлаар мэдээлэл авахд нэлийн овоочор үүссэн хүмүүс юунд онцлогоонд орох гэсэн. Тэгээ хагас бүтэнсэн өдөр ажиллахгүй юу гэсэн ийм хүсэл маш их ирж байгаа гэсэн тийм мэдээлэлтэй л байна.
Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч нь тухайн сарда төлж чадаагүй бол дараагийн сард нь заавал төлөх ёстой гэдгийг анхаарууллаа. Мөн иргэд энэ зохицуулалтанд сэтгэл өндөр байгаа ба зам тээврийн хэрэгсэл эзэмшигчид хугацаанаас өмнө албан татвараа төлж байна. Бүх албан татвар хураамжийг тухайн сарда албан татвар төлбөр төлөөгүй авто тээврийн хэрэгслийг 3 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хяналт тавьж татвар төлөөгүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч эхэлнэ. Пүрүүгаргийн мэдээллийн хөтөлбөртэй хамт хуваалцагчтай баярлалаа. Дараагийнх мэдээлэл хэлцүүлье. Жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг дэлхийн нийтээр хөдөлмөрийн аюулгүй байдлаа эрүүл ахуйн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа эрүүл ахуйн дэлхийн өдрийг тохиолдуулан Эрдэнэ төлөвлөрийн хөдөлмөрийн аюулгүй байдлаа эрүүл ахуй байгаль орчныг хамгаалах хэлтсээс хөдөлмөрийн аюулгүй байдлаа эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлэх урьяан дор сарын аяныг зохион байгуулах гэж байна. Мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авна. Тус хэлцээс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэлхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган Эрдэнэ төлөвлөрийн тэргуун дэд захирал Шинватраар батлуулан төлөвлөгөөний дагуу олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрдэнэ төлөвлөрийн засвар монтажийн цехийн бүх баригад ил урхаан засварын хэсэг дээр туршилтаар нэвтрүүлэх ноцтой ойрслын удирдлагын хөтөлбөрийг удирдамжийн дагуу боловсруулж завг хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулахаар төлөвлөжээ. Баяжуулах үйлдвэрийн засварын хэсэгт хэрэгжиж байгаа ноцтой ойрслын удирдлагын хөтөлбөрийн тэргуун туршлагатай танилцах ажлыг сарын аяны хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлууд эхлээд байна. Аяны хүрээнд болохоор зэрэг аюултай тохиолдлыг судлан бүртгэдэг үйл ажиллагаагаар сайжруулж тийм өөр чиглэлээр журам гэж боловсон байж байгаа. Тэрийг бид нэр 4 сар тавхтагаад гаргаад энийг мөрдлөг болгох юм чиглэлийн ажил явагдахаар төлөвлөж байгаа. За энэ нөгөө бид нэр 2016 оны хөдөлмөрийн хамт олонны төлөөлөгчдийн хурал болсон тэрнээс гарсан хөдөлмөрийн хамт олонны төлөөллөөс гарсан тэ хүмүүсийн нөгөө санал хүсэлтийн дагуу шийдвэрлэх үйл ажиллагааны төлөв гэж гарсан байгаа. Тэрнээс яг одоо 4 сард ямар ажлуудыг шийдвэрлэх гэдэл бас тусч өгсөн байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн одоо онлын мэдлэгээ сайжруулах тийм зорилгоор АХА тэмцээнийг онлын АХА тэмцээн зохион байгуулна. Эхлээд бол бүсцийн нэгжүүдээ зохион байгуулад цех бүсцийн нэгж болгоноос шалгарсан эхний 5 байранд эзэлсэн хүмүүсийг нэгсэн одоо төв АХА тэмцээн ургаашийн зойлорд зохион байгуулахаар ингээд хийгдэх юм ажлууд. Гол ажлуудыг одоо бид эх 7 хоногт одоо компани бүсцийн нэгжүүдийн удирдлага болон хабын ажилтнуудыг цуглуулж яриа хийн. Тийм ээ одоо ямар ажлууд хийгдэх вэ? Өөрсдөд нь юу анхаарах вэ гэдэг төлөвлөрөд ийм яриа хийх юм аа гэж бодож байгаа. Сарын аяны хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг тус хэлтсийн хамт олон хэлэлцэж 5 чиглэл 15 төрлийн үйл ажиллагаа бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн соёлыг нийт цех нэгжүүдийн ажлын байранд нь нэвтрүүлэх юм а. Жил бүрийн 4-р сарын 28-ны өдөр тохиодог үйлдвэрлэлийн ослын улмаас амнасаа алдсан ажилтнуудын дурсгалыг хүндэтгэх өдрөөр Эрдэнэ төлөвлөрт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн ослын улмаас амнасаа алдсан ажилтнуудын арга гэрээхэнд сэтгэл санааны болон материалын тусалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулна. Түүнчлэн ажлын тусгай хувцас гутал нэг бүрийн хамгаалах хэрэгслийн чиглэлээр хамгаалах хэрэгслийн зөв хэрэглээ аянг нийт ажилчдын дунд сарын турш зохион байгуулахаар төлөвлөжээ. Байгуулагдсан цагаас эхлэн медиа пас эмнэлгийн хамт олон хотын иргэд үйлдвэрийн ажилчид зэрэгэлдэх аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэсээр ирсэн. Энэ удаад харшлын эсрэг аяныг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Япон менежментээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүсийн аймагуудын иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилго тавин ажиллаж байгаа Медипас эмнэлгийн хамт олон сар бүр аян өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай. Иргэдийн эрүүл мэндийн боловсролд анхаарсан сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулж нийгмийн хариуцлага хэрэгжүүлэн ажиллаж байгаа тус хамт олон эх сарын 1-ээс харшлын эсрэг хамтдаа аяныг зохион байгуулахар болжээ. Энэ үеэр иргэдэд сорил тавьж хямдралтай үнээр үйлчлэх юм байна. Аяны хүрээнд бол нэгдүгээрт бол иргэдэд зориулсан сургалт явагдана. Энэ сургалт маань бол 4 сарыг дуустал хагас өдөр болгоны 10 цагаас манай эмнэлгийн одоо орлын зааланд үн төлбөргүй юм сургалт явагдах байгаа. За энэ дээр одоо сонирхсан хүмүүсийнхээ асуултанд хариулах нь байна. За дээрээс нь сургалтуудаа дээрний харшлыг чиглэсэн сургалтууд явагдана. За дээрээс нь хүмүүс сонирхсан хүмүүсийн хамт одоо харшлын сорил шинжилгээнүүдээ хийгдэнэ. Сорил шинжилгээний маань хувьд бол хүнсний 40 нэр төрөл, амьсгалын замаар хашил үүсгдэг 37 нэр төрлийн сорилууд маань бол бүгдээрээ 30% хямдарч байгаа. Энэ маань бол энэ 5 сарын 31-ний дуустал үргэлжилнэ.
Тэгэхээр одоо 7 хоногийн хэддэг өдөр ч хамаагүй манай эмнэлэг дээр ирээд одоо ажлын өдрүүдэд гэсэн үг энэ сорил шинжилгээнд хамрагдаад зөвлөгөөгөө аваад ингээд тэгээд явах боломжтой болж байгаа. Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан харшаалтай иргэдэд зөвлөмж мэдээлэл өгөх сургалтыг сарын турш зохион байгуулна. Өнгөрсөн жилийн хувьд Медипас эмнэлгийн хамт олон 70 гаруй иргэнийг хамруулсан харшлын эсрэг хамтдаа сэдвт нэг өдрийн өдөрлөг зохион байгуулж 10 гаруй иргэдэд сорил тавьсан. Энэ жил өмнөх жилийн туршлага болон иргэдийн санал хүсэлтийг харгалзан 4-р сарын 1-ээс 5-р сарын 31-ний хүртэл энэ аяныг зохион байгуулахар болжээ. Манай мэдээллийн хөтөлбөрөөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Зочинтой сэтгүүлч Мөн Хуянга ярилцсан. Сайн байцгаана өрхөм үзэгчдээ та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн мэдээллийн хөтөлбөр өдрийн зочны ярилцлагаар та бүхэнд хүрч байна. Өнөөдөр студид Эрдэнэ үйлдвэрийн чанар хяналтын хилцсэн чанарын мэрэгчлэлтэн Тэмүүгийн хүрэлцэн ирээд байна. Танд орой минь төргий. Танд ч орой минь төргий. Эрдэнэ үйлдвэр маань хизэнээс одоо ISO 9001 стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн юм бэ. Энэ талаар ярьж хоёлаа яриагаа эхлэе. За тэгэхээр манай Эрдэнэ үйлдвэр маань анх 2002 оноос Монгол Улсын засгийн газрын 144 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 гэдэг стандартыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн байдیں۔ Тэгээд 2004 онд анх 4 үндсэн цэг чанар хяналтын хилцээ хамруулад анхныхаа итгэмжлэлийг авч одоо баталгаажсан гэрчлэгийг авч ирсэн юм аа. Ер нь одоо олон улсын түвшинд яриад үзэхэд стандарт гэдэг зүйл болол те дэлхийн давсанд гарахад их чухал үүрэгтэй байдаг. Тэгээ дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнийг нийлүүлдэг компанийн хувьд бол одоо манай компанийн хувьд те ISO 9001 стандарт бол их чухал байдаг. Тэгэхээр энийг нэвтрүүлснээрээ үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар эрг өөрчлөлтүүд гарсан бол яг чанарын мэрэгчлэлтний хувьд та. За тэгэхээр 9001 стандарт маань өөрөө хэрэглэгчдийн сэтгэл ханамж дээр тулгуурсан стандарт гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо манай үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн маань дэлхийн зах зээл дээр гараад одоо манай бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа хэрэглэгчд маань эргээд сэтгэл ханамжтай байна. Бид нарт одоо эргээд гомд санал байхгүй манай бүтээгдэхүүн гэхээр чанарын шаардлага хангасан байна гэдгийг л илэрхийлж байгаа стандарт юм байна. Тэгээ энэ стандартыг хэрэгжүүлэхийн гол ач холбогдол нь юу юм бэ гэхээр одоо манай үйлдвэрийн даргаасаа цэргээ хүртэл бүх ажилчид маань одоо яг эцсийн зорилго маань юу юм бэ те ямар бүтээгдэхүүн бид нар үйлдвэрлэх ёстой юу хийх ёстой юм бэ гэдгийг бүгд ухамсарласан байна л гэсэн утгатай. Чанар хяналтын хилцс маань ер нь яг үндсэн зорилгын та манай үзэгчдэд бас танилцуулаач. За манай чанар хяналтын хилцс бол чанар хяналтын хилцээ маань эрхэм зорилго байгаа л да. Эрхэм зорилго нь юу юм бэ гэхээр дэлхийн жишгт нийцсэн одоо бүтээгдэхүүнийг Эрдэнэ үйлдвэрээс үйлдвэрлэн гаргахад тэр бүгдэд одоо хяналтыг тавьж хөндлөнгийн хяналтыг тавьж яах гэсэн үг. Тийм хяналтыг тавьж дэлхийн жишгт нийцсэн одоо техникийн хяналтын байгууллага болох тийм эрхэм зорилготой байдаг. Лабораторийн хувьд бас одоо үйлдвэрийн маань хэмжээнд те одоо бас чанар хяналтын хилцэн бас шинжилгээний төв лаборатори гэж бас явж байсан. За тэгээд бас олон чиглэлээр одоо шинжилж байгаа лабораторийн үйл ажиллагаа бас итгэмжлэлээ дахин ингээд сайжруулж те үйл ажиллагаагаа одоо ISO 9001 стандарттай нийцж гэнэ гэдэг үе үе шалгуулж идэг. Тэгэхээр тэр үйл явц одоо хэдийн хугацааны циклтэй байдаг юм бэ? За тэгэхээр манай химийн төв лабораторийн хувьд бол ISO IEC 17025 гэдэг олон улсын лабораториудын чанарын шаардлагыг хангадаг тийм стандарт байдаг. Тэр стандартын дагуу итгэмжлэгтэй явд юм байна. ISO 9001 стандарт маань болохоор бүтээгдэхүүн тогтолцооны стандарт биш, баталгаажуулалтын стандарт. ISO 9001-ийг нэвтрүүлсэн байгууллага бол ерөөсөө л одоо энэ байгууллагын үйл ажиллагаанд дэлхийн стандарт нийцсэн, бүх юм стандартчлагдсан, бүх юм одоо нэгэн жигд жишээ нь одоо удирдлага аль нэг удирдлага нь байхгүй байлаа гэхэд энэ үйлдвэрийн үйл ажиллагаа доголдохгүйгээр ажиллаж чадна л гэсэн баталгаа юм байна. Манай химийн төв лабораторийн хувьд бол 17/025 гэрчлэгийг 99 оноос хойш 9 удаа сунгуулан итгэмжлэгдэн одоо ажиллаж байна. Энэ жил одоо дахиад сунгалтанд орох гээд бүх материал юмаа стандарт хэмжилсэн газарт илгээчээд байж байна. Тэгээ энэ сунгалтын маань хугацаа ямар байд юм бэ гэхээр тухайн одоо стандарт хэмжилсэн газарт бид нэр бичиг баримт бүх одоо үйл ажиллагаагаа тайлагнана. Тэднийхээс хүмүүс ирж газар дээр нь манай үйл ажиллагаатай танилцаж хяналт явуулна. Ингэсний эцэст тийм техникийн хороо гэж байдیں۔
Тэнд нь хурал хийгээд тэднийхээс 4, 3 гэдэг одоо хэдэн жилээр сунгаа тогтоож явд юм байна. ISO-гоос гаргаж байгаа стандартууд бол ерөнхийдөө дэлхийн ихэнх орнуудад хэрэглэгддэг стандартууд байгаа. Одоо дэлхийд ер нь бүх байгууллагууд нэгдэж одоо энэ стандартыг хэрэгжүүлж нэгэндээ одоо нэгсэндээ энэ стандартыг нэвтрүүлсэн байгууллага маань бусад өөр байгууллагууд очоод бараа бүтээгдэхүүн үзүүлэхэд одоо сэтгэл ханамжийн баталгаа нь 100 байна л гэсэн үг. Ерөөсөө л нэг хүлээн зөвшөөрж байгаа л ойлголт юм байна. Тэгээ одоогийн байдлаар одоо 9001 стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа Эрдэнэ төлөвлөрөөн те цаашдаа үйл ажиллагаагаа сайжруулалт чанар стандартаа улам дээшлүүлэхийн тулд одоо ямар ажлуудыг бас хийх вэ? За чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлээд одоо 13 дахь жилдээ явж байна. Ингээд манайх одоо жил болго ер нь чанарын удирдлагын тогтолцоог хөгжүүлэх, сайжруулах ажлын хөтөлбөр гэж явдна. Ерөнхий захирлаараа батлуулж явд юм байна. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд бол бид нэр стандарт хэмжилт зүүн газартай хамтран сургалт зохион байгуулна. Олон улсад мэрэгчлэнүүдэд сургалтанд явуулна. Тэгээд газар дээрх сургалтыг авчирч Эрдэнэ төлөвлөртэй ажилчдаас стандартын талаар мэдлэг, чанарын талаар мэдлэгийг олготой. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд л ер нь ажлуудаа хийгээд энэ стандарт чанар гэдэг ойлголтууд одоо Эрдэнэ төлөвлөрийн ажилчдын дунд ер нь ямар байдаг юм болоо удирдлагуудын хувьд бас те энэ үйл ажиллагааг хэр дэмжиж хэр үүрэг оролцоотой байдаг вэ? За манай удирдлагууд бол ер нь үе удирдлагууд манай үйл ажиллагааг сайшаа дэмжиж ажиллаж ирсэн. Манай хэлц маань өөрөө ерөнхий захирлийн шууд тарианд байдаг хэлц. Тийм болохоор одоо бүх үйл ажиллагаанд хяналтаа тавьж явдаг стандартыг одоо хангахын тулд чанартай бараа бүтээгдэхүүн гадагш нь нийлүүлэх, дотооддоо авчрах тэр бүгдийг хянаж явдаг. Манай удирдлагуудын хувьд бол маш сайн үүрэг оролцдог. Энэ жилийн хувьд болохоор яг хоо шинэ удирдлагууд ирсэн байгаа бүх үйл ажиллагаагаа танилцуулаад ингэ явж байна. Одоо Эрдэнэ төлөвлөрийн маань тий сүүлийн эцсийн бүтээгдэхүүн байгаа шүү дээ тий засгийн баяжмлыг одоо хідэн шатлалаар та бүхэн бас одоо чанарын шалгад юм бэ? За манай хэлцээ үед бол одоо техник хяналтын алба, хэмжил зүйн албагийн 2 алба, 4 лабораторид үйл ажиллагаа явуулдаг. Техник хяналтын алба маань бол бүх одоо орцоос нь гараад гарц хүртэлх бүх үе шатууд дамжлагууд дээр нь хяналтыг тавьж явж байгаа. За илүүрхагаас орж ирж байгаа хүдэр тий одоо яг тухайн концентрацаа барьж гин үү, тухайн хүдэр тэгцсэн агуулмж маань барьж гин үү гэдгийг шалгана. Дээрэн ботлоор дотор бүх үйл ажиллагаа яг хэвэн явагдаж байна. Энэ бүх процессыг шалгана. Хамгийн эцсийн сүлд одоо яг гарсан манай үйлдвэрийн гаргаж байгаа концентрац маань яг тухайн процентоо барьж гарч байна уу? Зин концентрац молибдены концентрац. Ингээд энэ бүгдийг шалгаад хамгийн сүүлд боонд очиад гаргадаг. Яг бүх үе шатууд дээр манай хяналт тавигддаг. Одоо Эрдэнэ төлөвлөрийн хэмжээнд бас нэг томоохон үйл ажиллагаа хөтөлбөр төслүүд бас явагддаг шүү дээ. Тэр нь одоо бүтээмжийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх те. За тэгээ хэмнэлтийн бодлого гээд энэ хоёр бодлого бол цогцоор одоо зогсолтгүй үргэлжилж байна. Тэгэхээр ялангуяа энэ ажилчдын санаачлага бүтээмж инновацийн хөдөлгөөнөөр ингээд дэмжигдэж байсан нь ажлын энэ чанар за тэгээд манай бүтээгдэхүүний гарцын чанарт хэр нөлөөлөх вэ? За энэ бүтээмж инновац гэдэг маань өөрөө яг л одоо энэ чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулах, хөгжүүлэх гэдэг утгыг маань илэрхийлээд байгаа. Бид нар энэ чанар стандарт одоо энэ бүх зүйлийг сайжруулж хангалттай өндөр түвшинд авч явахын тулд бүтээмж инновац гэдэг юмыг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Ингээ манай ажилчид энэ бүгдийг сэтгээд өөрсдийн хүч хөдөлмөрөөр илүү шинийг санаачлаад ирэхлээр манай одоо гарч байгаа бүтээгдэхүүн маань илүү чанартай, илүү хямд өөрийн өөртгөн илүү багасч ирнэ л гэсэн үг яриасан. Манай компанид одоо Эрдэнэ төлөвлөрөн те одоо чанарын стандартын хувьд за тэгээд ижил төстэй уул уурхайн компаниудад туршлага суралц тал дээр хэр байд юм болоо? За гадны компаниудаас ер нь бас ингээд суралцах те тэр тал дээр хэр байх вэ? Тэр тал дээр бол бас байна. Хөтөлбөрийнхөө хүрээнд манайх бас тийм үйл ажиллагаа явуулна, ажилчтай гадагш дутагш явуулна, ижил төстэй уул уурхайн салбарын компаниудтайгаа туршлага солилцуулах үйл ажиллагаанууд явагдана. Сүүлийн 2 жилийн хугацаанд бол яг хоо дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор
хэмнэлтийн бодлого хүрээнд бол тиймэрхүү үйл ажиллагаа явуулж амжаагүй байна. Түр одоо тэр үйл ажиллагаануудыг цуцсан маягтай байна. Энэ жилийн хувьд те одоо энэ чанарын чиглэлээр за чанар стандартыг одоо ажилчдад те илүү мэдлэг мэдээллийг түгэх зорилготойгоор ямар ажлууд хийх вэ? Сүүлийн одоо ойрын үеийн зорилтууд гэвэл за ойрын үеийн зорилтууд гэвэл одоо ямар ч байсан тэмдэглэлт өдрүүд дээрээ бол спорт танин мэдэх ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулахар төлөвлөд байна. 6 сар, 10 сар, 11 саруудад тийм стандарт чанар өдрүүд маань тохиодог байгаа. Энэ өдрүүдээр бид нэр Орхон аймгийн хэмжээнд одоо стандартыг хэрэгжүүлдэг байгууллагуудтайгаа хамтраад спортын арга хэмжээ, танин мэдэх арга хэмжээ, туршлага солилцох арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байгаа. Мөн одоо засвар механикийн завуудад бас нэг шинээр цутгалтын програм нэвтрүүлж байгаа. Тэр програмын одоо хүрээнд одоо ажилчдыг Оросын холбооны улстай байж сургаж тэр яг цутгалтын програмаар мэргэжүүлэх тийм үйл ажиллагааг бол төлөвлөд ажиллаж байна. Одоо стандарт хэмжил зүүн газартай хэр хамтарч ажиллаж байна. За тэгээд бас аймгийн хэмжээнд явагдаж байгаа те одоо стандарт хэрэгжүүлж байгаа байгууллагуудыг та сайн хэлжсэн те. Тэдгээр байгууллагуудтай хамтын ажиллагааг одоо спорт урлагийн салбараас өөрөөр те зөвхөн яг энэ чиглэлийнхаа салбарт хэр одоо туршлага солилцож байна. Хамтын ажиллагааг хэр өргөжүүлж байна. За тэгэхээр Эрдэнэ хотод маань ISO 9001 стандартыг хэрэгжүүлсэн томоохон байгууллагууд цөөн тооны байгаа. Энэ бүх байгууллагууд маань бол хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Энэ байгууллагууд маань стандарт хэмжил зүүн газар бол одоо бидний нэг ёсондоо ийм байгууллагуудын толгойн гэсэн үг. Тэгэхээр бүх чиглэл юмаа тэн стандарт хэмжил зүүн газраас авна. Стандарт хэмжил зүүн газартай бол байнгын холбоотой уялдаа холбоотой бол ажилладаг байгаа. Стандарт хэмжил зүүн газар дээр зохиогдож байгаа сургалт, семинар бүх юм дайлуулах мэргэжлэнүүдэд хамруулахыг хичээдэг. Манай дөрвөн үндсэн цэгт маань одоо дөрвөн чанарын мэргэжилтэн байгаа. Энэ бүгд маань одоо тухайн цэгийнхаа яг чанар стандартыг хариуцаад базаад ажилладаг байгаа. Та бүхэн бас хамтарч ажиллаж тий. За баярлалаа, бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирж за Эрдэнэ төлөвлөрийн одоо чанар стандартын тухай тий ойлголтыг үзэгчдэд өгсөн танд их баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За танд ч гэсэн баярлалаа. Баярлалаа үзэгчдээ, мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Өнөөдөр манай студид Эрдэнэ төлөвлөрийн чанар хяналтын хилцээний чанарын мэргэжилтэн Тэмүүгээ оролцлоо. Та бүхэн мэдээллийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ. Зочин сэтгүүлч баярлалаа баярлалаа. Одоо та хүргэлүүлэн улс орон болон дэлхийд дахин дөрвсөн онцлог үйл явдлын тарах мэдээллийг цаг мууцнаас бэлтгэснийг хүлээн авна. Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод 45 тэрбум төгрөг зарцуулна. Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг эх сараас хойрлно гэж татварын ерөнхий газраас мэдээлж байна. Энэ онд орон сууцны болон сургалтын төлбөрийн буцаан олголтод 74 мянган иргэн хамрагдах юм байна. Үүнд нийт 45 тэрбум төгрөг зарцуулахаар тооцож, хувь хүний орлогын албан татварын тайлангаа 1-р сарын 20-ноос өмнө өгсөн эргээд эх сараас буцаан олголтоо авч эхэлнэ. Эхний 11,354 эргэнд 8.8 тэрбум төгрөгийн хөнгөлт олох юм байна. Харин үүнээс хойш буюу өнгөрсөн сарын 15-ны дотор бүртгүүлсэн эргээд 5 болон 6 дугаар сард олохоор болсныг нийслэлийн төрийн сангаас мэдээллээ. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлт чөлөөлтийг Харьяа аймаг нийслэлийн төрийн сангаар дамжуулан олгодог. 127 суманд хаваржилт хүндэрч байна. Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтоож 15 аймгийн 127 суманд хаваржилт хүндэрч байна. Сүүлийн өдрүүдэд цасыг хорсны улмаас нөхцөл байдал хүндэрсэн Өвөрханга, Өмнө Говь аймаг дахь улсын нөөцийн салбар цэгүүдэд хатгалж байгаа 1110 тонн өсийг үнэгүй 210 тонн малын тэжээлийг 50% хямдралтай үнээр манштад нийлүүлэхээр тогтлоо. Шаардлагатай хөрөнгийг засгийн газрын нөөц сангаас гаргах, засгийн газрын тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг өнөөдөр болсон засгийн газрын хуралдааны үеэр холбогдох сайд нар даалгасан байна. Гэр бүлийн хэрэгцээний зориултаараа 8013 га газрыг өмчлүүлнэ.
Засгийн газрын хуралдаан болж дараах шийдвэрийг гаргалаа. Аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа 2017 онд гэр бүлийн зориултаараа нийтэд 8,1352 га газрыг, аж ахуйн зориултаараа 39,39 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. Иргэд үнэгүй өмчлүүлэх газрын 17%-ийг одоо эзэмшиж байгаа хашааны газар 74%-ийг шинээр өмчлүүлэх, 9%-ийг улсын чанартай автозамын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна. Аж ахуйн зориултаар өмчлүүлэх газрын 88%-ийг төмс хүнсний ногоо тариалах зориултаар, 12%-ийг газар тариалангаас бусад аж ахуйн зориултаа газар эзэлж байгаа бөгөөд өөр тарианы зориултаараа газар өмчлүүлэх санал нийслэл орон нутгаас ирүүлээгүй. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжилж эхэлсэн 2003 оноос хойш 2016 он хүртэл хугацаанд улсын хэмжээнд нийт иргэдийн 1757%, нийт өрхийн 6254% нь газраа үнэгүй өмчилж авсан байна. Хөвсгөл нуурын баруун эргийг байнгын эрчим хүчээр хангав. Хөвсгөл нуурын баруун эргийн хэрэглэгчийг энэ оны 6 дугаар сарын 15 гэхэд төвлөрсөн эрчим хүчтэй холбоо нь засгийн газрын хуралдаанаараа эрчим хүчний сайд ганхүү хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай танилцуулсан байна. Нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд баруун эргийн хэрэглэгчдийг төвлөрсөн эрчим хүчээр холбохыг үүрэг болголоо. Энэ ажлыг богино хугацаанд гүйцэтгэж 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор ажиглалтанд хүлээж өгөхийг эрчим хүчний сайд ганхүүд даалгасан байна. Зам тээврийн ослын улмаас 5 жилд 558 хүн амнасаа алдсан байна. Сүүлийн 5 жилийн статистик үзүүлэлтээс харахад манай улсад жилд дунджаар 32,100 ав тээврийн осол гарч 1289 хүн гэмтэн 558 хүн нас орж 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байна. Өнгөрсөн онд гэхэд амиа алдсан хүмүүсийн 73.5% нь буюу 352 нь орон нутагт байсны 136 жолооч 149 зорчигч байж. Тэгвэл Улаанбаатар хотод нас барсан 127 хүний 84 нь явган зорчигч байна. Зам тээврийн хөгжлийн сайд Ганбат замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 2012-оос 2020 онд хангах үндэсний стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар засгийн газрын хуралдаан танилцуулах үеэрээ дээрх тоо баримтыг дуулгасан байна. Цаашид зам тээврийн ослоос сэргийлэх зорилгоор хурд хэмжих багаж, мансуур шалгалт тестээр замын цагдаагийн ажилтныг хангах, орчин үеийн дэвшилтэй техник технологи ашиглан орон нутгийн замын хөдөлгөөнд хяналт тавих тооцоо судалгаа хийх, стандартын шаардлага хангахгүй мотоцикл, түүний сэлбэг хэрэгслийг импортлохыг хориглох талаар санал боловсруулж, засгийн газрын хуралдаанд оруулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна. Хор тавдартай Монгол охинд Солонгос жүжигчин тусалсан байна. Өнөг өвчний хор тавдартай Монгол охинд өмнө Солонгосын жүжигчин дуучин Чан Гинсоко туссан тухай харьяалагдах агентлаг мэдээлж байна. Түүний хэлснээр өвчтний арга иргэн эмчилгээний мөнгөгүй гэдгийг жүжигчин залуу сонсоод охин туслагаар шийдсэн байна. Охины замын зардал өмнө Солонгост эмчилгээ хийх мөнгийг жүжигчин залуу даасан байна. Охин одоо өмнө Солонгост байгаа бөгөөд тэнд 5 дугаар сарын хүртэл эмчилгээ хийх юм байна. Жүжигчин залуу 2009 оноос хойш дэлхийн сүм байгууллагаар дамжуулан 100 орчим хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлсэн байна. Мэдээллийн хөтөлбөрөөр төгсгөлд хотуудын ойрын 3 хоногийн цаг агаар мэдээ арилжааны банкудаас ирүүлсэн валютын ханшийн мэдээллийг хүргэе.
Эрхэм үзэгчдээ Эрдэнэ телевизийн пүрэв гарагийн оройн мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Та бүхнийг маргааш ажилд амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.